Нэг. Бана чек. За өнөөдөр бол 2025 оны 3 сарын 24-ний өдөр. Би жоохон багсгалаа шүү би. Хажууд нь хажууд нь тэнгисээр үцээд. Тэнгисээр гэтэр үцээд. За өнөөдөр бит хоёрын хувьд болохоор бит хоёр хорим зохион байгуулах газраа очиж өдрөө баталгаажуулаад гэрээгээ хийн. Хоёрдугаарт гэх юм бол миний костюм пижакийг сонгоод хэмжээгээ өгөх. Тим өдөр байгаа. За тэгээ одоо гэрээсээ гарах гэж байна. Бисээ бэлтгэлээ хийж орж ирээд. Тэгээ одоо гэрээсээ гарах гэж байна. Манай хоёрын ингэ тоглоо явчихна. Манай ихнэрийн ингэ би тэнийг харуулчихоо. За нэг иймэрхүү байдалтай байж байна. За тэгээд өнөөдөр хэрхэн яаж өнгөрөх вэ? Өнгөрөх нь юу вэ? Өнгөрөх нь вэ те? Хамтдаа харцгаая өнөөдөр. Хүүе найзаа. Тэнгисийн хэрэг үзээд байхээ хүн влог эхэлж явц. Наашир л да. Наашир. Наашаа ираач. Сайн уу гэж миний охин. Сайн уу намх өхий. Хай. Яцж жоо ядарсан мó. Гүү. За тэгээд Сүнс ирээгүй байна. одоо л хуцамсгаа гарах. За тэгээд хамтдаа. Заашоо дос за үнсэ. Надад хайр үйцээ. За тэгээ өнөөдрийн влогтой хамт байгаарай. За бид дөрөв гараа явж байна. За очоод хамгийн ихний зогсоол бол Sky Resort. Би нэг сонир харуулчих юм. Яагаад харуулчих юм? Ерөөс жирэмсэн болох үндэсгүй шүү дээ. За тэгээд бүхэн маань сайхан бутамжтай сайхан багаш. Шүдийн нөгөө шүү дээ. Том охин ээжээрээ шүдээ угаалгадаг. Ер нь хөвчл ааваараа шүдээ угаалгадаг. Сайн угаалгадаг. Ээж нь ингээд зөөлөн болохоор ер нь нөгөө нэг хиний илгийг барихаа сайн мэддэг манай охин. Тийм ээ. Хөөе. Ах. Ава. Ичи. Мами. Тэ ава энэ шүү дээ нэрээ. Тэ. Ава. Яада хайртай мó. Хайртай тий? Оо сайн уу. Хайртай шүү гэж. Үгүй. Нэрэ. Sky Resort орж кофе явах уу? Замаараа кофе явах уу? За тэгээ влогны үргэлжлэлийг Sky Resort дээрээс үргэлжлүүлье. Баярлаа. За Sky Resort-тойгоо уулзаад гараад ирсэн. Одоо костюм пижака захиалгаа явж байна. Тэгээ Sky Resort маань болохоор эхний ээлжинд өдрөө баталгаажуулаад урьдчилгаа гэж авд юм байна. За тэгээ урьдчилгаагаа өгөөд өдрөө баталгаажуулсан бит хоёрт одоо ямар ч тийм буцах зам байхгүй. Нэг зорьсондоо хийсэн дээргээд тэгээд ер нь бол зүтгэж байгаа. Тэгээ одоо ингээд
мөнгө бол шин. Яг тэ залуу хүмүүс болгоно штэ. Хичээн штэ. Зүтгэн штэ. За тэгээд олон төрлийн сонголтууд гаргаж өгч байна. 2025 оны төлөвлөгөө 2025 оных нь миний арай гарч амжааг байгаа юм байна. Гэхдээ яг өдрөө баталгаажуулаад одоо удахгүй бит хоёрт эх 7 хоногт ч юм уу менюгээ бэлэн болгоод мэйлээр явуулна гэж байна. За тэгээ мэйлээр бэлэн болгоод явуулсных нь ар дээр нь бит хоёр одоо менюгээ сонгоод тэгээ очиж хоолоо амтлаад гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар явах юм байна. За тэгээд одоо болохоор костюм бичака захиал. Өө чи. Одоо болохоор костюм бичака захиалга явчихна. Тэгээ нөгөө костюм пижакны хувьд мод эргэж байгаа гэсэн. Гэхдээ би тэрийг болохоор ойлгохдоо нэг тийм сул костюм пижак байгаа болов уу гэж бодоод байгаа хгүй юу? Тэгэхээр би сул онцгүй байх гэж бодож байна. Ер нь бол яг нөгөө классикаараа л явсан дээр баг. Ер нь би палаж авцсан, дээлээ захиалсан. Зураг авалтаа л хийлгчүүл ер нь тэгэл бараг болчих жоох юм биш үү? Тэгэл хуйла тэр арих би болно шүү дээ. Би нэг амар хүмүүс тасарч унсан, дуун чангарсан тийм хорин бол хүсэхгүй байна. Би арих ууцсан ингээд чанга танго найр гэж үгүй ээ. Тийм чанга дуурсан хүмүүстэй орчинд байхаас юу найдаг. Тэгтээ яг бодгол хэрэгтэй л дээ. Нанжилтанго найр гэж үгүй. Гэхдээ тэгтээ одоо ингээд юм хувьсаж өөрчлөгдөж шít. Нэг хүн ингээл уухгүй гэдэг хат нь шахаад ах бас муухай тухгүй. Ер нь бол би Нэг Джейсон J-лагэрэлээ ямар ч арихгүй өрмөө. тий. Яг ч ингээд арихгүй биш ч гэсэн алкогольгүй биш ч гэсэн уумар байгаа хүмүүс нь уугаал тэгэл гоё байвал гоё байх байх гэж бодож байна. Юунд? Манай ихнэр догтлоод байна гинэ. Юунд? Наа костюм бичиг өмссөн байх харах уу? Аа. Ийм зурагнууд ирчихэ. Скэр сортно. Тэгтээ намайг манай нөхөр хэлэхдээ бити ингээ хит өндөр хүлээлт тавьчаад тэрэндээс хөрөхгүй байхаар би ингээ бүр ингээ навс унцдаг байхгүй юу? Юу ч хийх хүсэлгүй болчдөг байхгүй юу? Сэтгэл готролд шууд орчих. Тий. Зүгээр ингээ депресс, трама юу вэ бүгдэнд нь ортох. Тэгээ бити хит өндөр хүлээлт тавь гэсэн болохоор би юу ч бодохгүй байгаа. Зүгээр яаж зураг авах болох вэ тэр талаараа л бодсон. Би тэгээ танилцсан түүх мөх ярмааргүй байгаа. Love story юу? Намайг нэг хүн 3 дугаар сургууль дээр таарсан чинь цэхэлцээ зөрсөн гэж комент бичсэн байсан. Би саяхан нэг комментод уншижсэн аахгүй тэгсэн чинь 3 дугаар сургуулийн тэнд явж исэн чинь анех хөөрхөн таньдаг хүн шиг болол өөдөөс нь инээсэн чи өөдөөс муухаарсан. Манай ихнэр хараа нь муу шилэгүү бол нэг тэгж бүр ингээ хүн ингээ фокуслаад нэг тэгж хараад идэггүй. Тэгээ эсвэл ингээ жоохон ингээ энгийн байж байгаа юм уу ер нь нэг тийм муухай харж байгаа юм шиг хардаг. Яах нь вэ та нар ингээ заавалчгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг заавалчгүй тэгээ таньдаг хүн шиг хөөрхөн инээж битээ дэгж ил. Надтай хамт явж байхад нь л тэгэлдэ. Тэгээ энэ чинь октоудаа гэртээ үлдээгээд ажил руугаа гараа явж байгаа хүн ямар л бас юм сайхан сэтгэл зүйтэй гарах вэ мэдээж хэрэг. Тийм наач өгтөлтэйсэх нь. За тэгээд юм байна. Гадаа өнөдөр жоохон бүүдгэр баг зэргийн цастай өдөр байна.
За влогтойгоо хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Үргэлжлээ зөндөө олон гоё хормын маань влог бичлэгүүд орноо. Тэгээ хамт байгаарай. Баярлалаа. Мэдээллийн чанартай нэг юм хэлэхэд энэ зуны хамгийн халуухан гал гаргасан өдөр 6 сарын 14-нд Social Play Park-т болох байгаа юм байна. Digital Quiz, Татар, 3 охин, MC Collection гэдэг хамтлагууд ямар ч зочин артистгүйгээр зөвхөн өөрсдийнхөө 60 хит дог дуулах юм биш үү. Сарын 9-нд буюу маргааш Early Bird тасалбар нь дуусч байгаа юм байна. Амжаад Shopee-ийн минээс захиалаад аваарай. Одоо харин влогоо үргэлжлүүлцгээе. Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр болохоор хорим зохион байгуулах газартаа уулзах 3 дахь өдөр. Одоо хорим зохион байгуулах газартаа 3 дахь уулзах байгаа. Тэгээ ямар ч зөвлөөр төсөө бэлтгэлээ хийгээд эхнэр өнөөдрөөс бас ажилдаа орж байгаа. Тэгээд би ганцаараа явж хорим зохион байгуулах газарт очиж уулзна. Охтуудын маань болохоор имэн ирж харна. За тэгээ одоо орц ихтэй ялчин гарч бэлтгэлээ. Манай ирж ирсэн. За дурчлаа. За тэгээ гарцгаая. Сүнс хэрэггүй. За. Энэ хүүхдийн сүнс нь аль эрт ирсэн юм шиг нэ дараа. Йоо. Яхамас намын ява. За гарцгаая. За бэлтгэлээ гэдээ дуусчлаа. Одоо гэлэг орчоод брэнд медиа руу явна. Сэгэлцээд гоё басна. За брэнд медиагийн маань 3 дахь уулзалт. За өнөөдөр яг хормын үйл ажиллагаа болох одоо нийт зардал төсөв тиймэрхүү юмнуудаа гаргах бах. Гэхдээ бүр яг тийм нарийн ширийн тооцоо юмнуудаа бол айхтар задлахгүй гэж бодож байна. Гэхдээ за яг юу юунд мөнгө хэрэг болдгоо яадгүй гэдгүү гэдэг юмнуудаа бол оруулна. Эхний ээлжинд бол ямар ч Sky Resort дээр урьдчилгаагаа өгж баталгаажуулах хэрэгтэй байт юм байна. За тэгээд Sky Resort дээр урьдчилгаагаа өгж баталгаажуулчаад за хэрвээ хормоо хийхэ боллоо гэж бодоход зүгээр тэгж бодоход ямар нэгэн давчгүй хөтөнцөөс гарч хормоо хийхэ боллоо гэж бодоход урьдчилгаа одоо мөнгөийг буцаан олгодгүй юм байлээ. Тэгээд өөрөөр хэлбэл за одоо брэнд медиа дээр очиод өнөөдөр яг гол ярих юм болохоор за хормын найруулга за тэгээ хорин болох үйл ажиллагааны одоо болох газрын чимэглэл 3 дугаар болохоор юу? За нөгөө видео зураг авалт, entertainment үйлчилгээ гэдэг ерөнхий 3 зүйл дээр ингээд тогтдог юм байна. Тэрэн дээрээ нэмээд за одоо нөгөө нэг юунууд орж ирнэ өгдөглөө.
урлаг соёлын номерууд. За одоо дуучин ямар авах уу, бүжигчин авах уу. За тэгээд ямар хөтлөгч сонгох уу гэх мэтчлэн миний хувьд болохоор жүжигчин Fantastic Production-ы Алтан Шагаа ахыгаа хөтлүүлэхээр ярьсан байгаа. Тэгээ ингээд ахаа хөтлөд өгөөч гэд хэлчихсэн байгаа. За тэгээд урлаг соёлын номерууд дээр бас айгүйх төсөв явах юм шиг байлээ гэж бодож байгаа. Бид хоёрын хувьд болохоор өмнө говь руу зураг авалтаар явах төлөвлөгөөтэй байгаа. Одоо хувц сунар бүх хэрэглүүд бэлэн болчих юм бол бид хоёр өмнө говь руу зураг авалтаар явахар төлөвлөсөн байгаа. Тэгээд 4 сарын дундуурч өнөө явах бах. Тэгээд мэдээж влог бас орно. Тий. Хувцснууд дээр бас хаваа зардал орд юм байна. Ер нь гэхдээ яг үнэхээр урмаа ихээр төлөвлөж л байгаа бол дооройж яг ингээд 100 сая төгрөг бол хангалттай гарах юм шиг байна. Чанга ч гэсэн тэгээд амьдралд нэг л тохиох зүйл. Амьдралд нэг л тохиох аз жаргал бол тэгээд энэ зүйл дээр би бас ингээд нэг зүйл хэлж байгаа. Их нэртэй ингээд надад бол одоо ингээд танд таалагдсан бүх юм надад таалагднаа. Тийм болохоор би ингээд та ингээд яг юу хүсэж байна? Яг ямар хөрөн байхыг хүсэж байна гэдэг зүйлийг би эхнэрээсээ ингээд байнга асууж байгаа. Гэхдээ манай эхнэр ингээд хит өндөр хүлээлт тавьчихдаг, хит өндөр ингээд шалгуур тавьчихдаг. Өөрөө өөртөө ч юм уу те. Тийм болохоор ингээд дараа нь нөгөө зүйл нь ингээд сэтгэлд нь ингээд тодорхой хэмжээнд тэр өндөр хүлээлтэнд нь хүрээгүй тохиолдолд манай ихнэр ингээд жоохон сэтгэл санаагаар унцдаг. Тэгэхээр би их нэртэй ингээд алертнээс хэлж байгаа. За. Хоёлаа нэг л тохиох хөрөн болохоор аль болох чадхаараа ингээд хамгийн гоёороо хийх гэж хичээнэ. Тэм болохоор яг өөрийнхөө хүснээрээ хий. Гэхдээ хит өндөр хүлээлт бити тавиарай. Хит өндөр хүлээлт тавьчих юм бол тэрэн дараа нь хүрээгүй болохоор та ингэ сэтгэл санаагаар унцдаг шүү. Тэм болохоор яг л юм гоё цензуртэй хандаарай гэдэг зүйлийг би их нэртэй хэлж байгаа. Тийм ээ. Надад болохоор манай их нэр таалагдсан бүх зүйл надад таалагддаг. Тэм болохоор надад их тийм яах зүйл бол байхгүй. Би бол өөрийнхөө яг ингэ хүснээрээ ингэж байгаа. За тэгээ тийм байна. Юуг бол одоо 6 сарын 3 боллоо. Тэгээ энэ влогууд мэдээж хормын дараа орж байгаа болохоор бид хоёр ингээд хормынхаа дараа ч гэсэн энэ одоо төлөвлөгөөсөөр ингээд влогууд ороо явж байгаа тэгвэл хормынхаа дараа бид хоёр хорин болсон сэтгэлээ оруулна. Яг хормын өдрийнхөө гоё влогийг бас хийгээд оруулна. Гих мэтчлээ ажлууд байгаа. Мэдээж бас ингээд яг хөрмийн өдөр бол өөрсдөө влог хийхгүй ч гэсэн камера ингээд хүнд өгөөд хариуцуулж өгөөд за өнөөдрийн влогийг чи хөтөлж яваарай. За бид өөрт гоё асуултууд бэлдээрэй. Тэгээд бас бид өөрт зориулаад одоо ингээд тэ яг ингээд за сэтгэл санаа хэрэг ингэж нэ тэгж нэ яад юм бэ нийт юм бэ тиймэрхүү гоё зүйлсийг ингээд влог дээрээ бас оруулна. За тэгээд манай влогийг гоё ингээд анхааралтай тохолж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. За одоо брэнд медиа дээр очиод влог орчихлоо. Брэнд медиа дээр ирсэн. Дорох гэж байна. Аяг кофе очиод. Зя. Брэнд медиад бас юм нэгдүүлээ. Машины үйлчилгээс байд юм лээ. 0247 гэсэн дугаартай. Юм лимузин байна. Байрлал нэг юуны KFC, зайсангийн KFC-гээс баруун зүүн тийш явахаар ингээд гаднаа угаас ийм хаягтай бичдэг юм лээ.
Ороод ирсэн байна. Мөн нэрлэгч бас ороод ирлээ. За тэгтээ. Өнөөс юм гадаадын зураг авалттай мэлээ. Хотын зураг авалттай. Тэгтээ гадаадын зураг авалт нь болохоор хос хоёр одоо хүүхдээ аваад тэгээ зурагчнаа аваад Таиланд, Вьетнам, Хятад, Хонконг, Сингапур, Орос гэдэг орнуудаар зураг авалт хийлмэл битэр нэг Хайнанд явж байхад Колумбийн зураг авалттай таарч байсан. Тэр үед ягаад ч мэдэхгүй бид нар амар хэцүү харагдчихжээ. Юу нь хэцүү вэ гэхлээр ингээд хормынхаа хувцастаа ихнэрт л хэцүү юм уу да. Хормын палаж өмссөн. Тэгэл ингээл нэг өөрсдөө машинтай биш автобусаар явдаг газруудаар ингээд явхад айгу түүртэй ч юм. Тийм байсан. Хайнанд явж байхад их таарчихсан. Энэ нэг өмнөх влог дээр би нөгөө ихнэрийг хормын палаж өмсүүлээд яажсэн. Хормын палаж өмсүүлж хэсэг. Тэр өдөр тэгтээ бүр үнэхээр гоё байсан. Одоо ингээд тэгээ би бас костюм бичаага захиалсан. Бид хоёр дээлээ захиалсан. Октодтай гээд өөрсдөө гээд дөрөв шиг дээлээ захиалсан. Монк коуч гэдэг газар. UB Mart-ийн 4 давхар дүүл. Тэгээд нэг тийм элдв янзын гоёлчин мэдлгүй энгийн л дээл захиалсан. Тэгэл багаар юмнуудаа бэлдээлээ. Тийм байна да. За одоо тэгээд уулзалтаа хийгээд уулзалтаа хийчихэд охиноо барилах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр охин байранд орж байгаа. Манай баг охин юм булчингийн зангиралтай юм гэсэн. Охиноо бариулах юм байна. Гэтэ одоо ингээ хоёр нялх хүүхдээ ялч юм орон гарам болчтой мэлэн сармагчны явах байна. Эргэж хараад юу хийчихсэн мартаал, урагш хараад юу хийчихсэн мартаал. Хүн рүү юм явуулах гэсэн мартаал. Нэг юм орон гарам болчтой хаас үлээвт. Тэгээ бас хавар шатч тэр. Эхнэр бас жоо ядарч байгаа шиг байна. Тэг ганцаар эхнэр өнөөдрөөс ажилдаа орж байгаа. Хормын маань найруулагч. Тэгээд одоо эхнэр бит хоёрыг хариуцж байгаа маань менежер гэдэг юм хоёр үнтэй эхэлж байгаа маа. Бид гурав өнөдөр 3 дахь уулзалт. За тэгээ уулзалтын дараа бичлэг хөргөжлөлээ. За уулзчаад гараад ирлээ дээ. Бүх юм сайхан. Янзын гоё. Техник байдлаар гэрээгээ ч гэсэн байгуулчихлаа. Эхний байдлаар гэрээгээ ч гэсэн байгуулад урьдчилгаа төлбөр бүх юмнуудаа байршуулад за ингээд албасаар эхэллээ. Албасаар ч авдаг юм эхэлсэн байгаа л да. Ер нь тэгэл эхлэл бол дуусахгүй юм шиг шүү дээ. Тэгэл эхлэх юм. Янзын маань сайхан маань. Тэгээ бас брэнд медиагийн маань зүгээс бас залуу усыг байгаа гоё дэмжээд гэсэн юм дэмжлэгтэй. Хүчтэй сайхан байна. Одоо битэрийн хувьд болохоор хамгийн гол зүйл битэрийн хамгийн гол юм нь болохоор одоо Монгол бэлтгэл.
За тэгээ одоо их нэртэйгээ ярьж ерөнхий зүйлсүүдийг дуулгая. Дахиад нэг ярьж уулзалт хийх юм байна. Дахиад нэг ирж уулзалт хийгээд тэр уулзалт нь болохоор найруулагчтайгаа биш ер нь видео талынхаа хүнтэй ер нь бол уулзах юм байна. Тэгээд ер нь ингээд тодорхой хэмжээний мэдлэгтэй байвал бас айгүй зүгээр юм байна. Видео тал дээрээч, тэр фото тал дээрээч, тэр ийм зураг даруулахыг хүсэж байгаа, ийм видео бичлэг хийхийг хүсэж байгаа, эдит нь тийм байвал зүгээр гэдэг талын юмнуудыг бас бодцсон ингээд дотроо ингээд төсөөлсөн төсөөлөлтөй байвал бас зүгээр юм байна. Би жоохон ингээд илүү амлаж магадгүй юм шиг байна. Илүү амлна гэдэг нь болохоор ингээд видео тал дээрээ ингэх байсан юм тийх яг ингээд бичлэг хийгдэж хахад ингээд контролыг булаацлах ч юм уу те. Тим юм айгүйх гаргаж магадгүй юм шиг санагдаж байна. За. Өнөөдрийн энэ өдрийнхөө влогийг одоо ингээд дуусгачих. За тэгээд үргэлжлээд дараагийн бичлэг шууд үргэлжлэх гаргах. Чи тэргүүр би энэгээр бид хүмүүс үзье гэж мэдхүү. За бүгдээрээ сайн уу. Влогны маань үргэлжлэл явж байна. Өнөөдөр бол 4 сарын 6-ны өдөр бид дөрвийн захиалсан дийл гарчээ. Тэгээд одоо дийлийг өмсөж үзэхээр бид дөрөв ойлантай майлантай ажилласаа гараад тэгээ явж байна. Өнөөдрийн байдлаар бид дөрөв нөгөө нэг гэртээ байжгаад тэгээ ээж дээр очие гэдэг бид гурав ээжтэй сюрприз бариад ээжтэй сюрприз бариад ажил дээр нь гинт яваад очсон. Тэгсэн чи ээж нь ч гэсэн харийгээд тэг яг харих гав байжсэн чинь дээл нь гарчлаа шүү. Дээлээ ирээд аваарай гэд. Тэн дөрөв. Тэгээд дээлээ авахаар ирж байна. Тэгээд манайхан аава гэж хэлж сурсан. Жижиг өхнө үү? Тий. Энд юм барьсан шүү дээ. За бид нарын дээл захиасан газар болохоор энэ UB Mart-ын 4 давхарт энэ Monk Couch гэдэг байж байгаа. Үгүй Instagram дээр хангат гараад ирд юм дөө. Сүлд ирсэн шүү дээ. Вау, энэ бит хоёрын дээл. Шин загварын дээлтэй төлөвлөж. Би нэг хормоос өмнө турах гад бардгүй гэсэн. Сайн манай хоёр охины дээл. За дээл өмсөй доо. Өмсөд орё. Тэгэл бол гой зөгчнөө. Одоо эмхтэй нь үзсэн шүү дээ. Бага охин өмсөж үз. Яж яг нөгөө байглаас айгу монголчуу би хаатай. Хотлаа. Ингээ хүссэн загвараараа. Чи яах вэ? Хүссэн загвараараа хүссэн хэмжээгээрээ хоёр охин хүртэл юм дээлтэй. Гоё угааз. Ингээ гаргалах. Хороо болтдгоо. Одоо эзээ явах гэж байгаа л 4 сарын 10-даар болцсон. Костюм бичиг нь 10-даар гарах болсон. Яач чи яарсан 10-даар л костюм бичиг гэж гарах нь дээ. Их тийм гоё зөөл хүн байна. Даргар биш. Ойлоо сонгоцсон хөвснө хаа. Содон гоё. Зарим юмхтэй ингээд таарч хараа юм гоё харагдаж байна.
Амар гоё яригдчих. Түүнээс л мөнгө нь болж байгаа том дуу. Янзтай байгаа. Чараа бас ингэж өөр замтай. Гэтэ нэр ингээс энэ бүс нь бол өстой гоё орж ирд юм байна. Бүснийх нь өнгө амар таалагдчих. Дурдан шиг байна. Дурдан бүсний өнгө. Хөл хөрмөгч өстэй нэрээ. Юм гоё өвтөх юм бах юм. Яг таарсан. Ийм. Одоо охтуудын дэлийг өмсөд харъя. Ваа гоё. Ям гоё. Өндөр болно гэж бодоод ганцаа жоохон авах. 2 жилдээ босчихно. Ваа ям гоё. Нэртэй. Амар гоё хэрэгтэж байна. Намаг харалтай. Таалагдж байна. Yes, ингээд дээл маань гарлаа. Удахгүй бид зураг авалтандаа явах болно. Баярлаа. Гараад бичлэг өргөжлүүлээ. Бинд суух суулт тэгээд материал амар таалагдлаа. Им даргаар биш. Гой зөөлхөн. Тэгээ би гой хормоотойг захиалдаг үеж гэсэн чинь би нөгөө одоо амар турцсан баг. Одоо нэлийн турцсан байгаа болохоор яг тэр хормоотой тим загвартай дийл захиалвал бүр туранхаа харагдана гинэ. Тэгтээ таалагдсан л та. Тий. Хүмүүс тэгтээ намайг юм ярихаараа яг ингээд миний ярианы өнгө яг ингээд нэг хэвэндээ байгаад та нар анзаарч байна уу? Би харин яг ийм л сэтгэл хөдлөлтэй хүн. Манай нөхөр намайг гой сэтгэл хөдлөлтэй байсан. За одоо хоромо үзнэ. Яг гоё таарах хоромтой газар. Тэгээ бас гоё хором хайгаал байна л да. Ууртай. За тэгээ ер нь бол хормын бэлтгэл ажлууд маань тодорхой хэмжээнд аюу хөөрхөн одоо за брэнд медиадаа болохоор урьдчилгаагаа өгцөн, Skysort урьдчилгаагаа өгцөн, костюм пижака захиалцсан, палажа авцсан, дээлээ бол маргааш авчих юм байна. Өнөөдөр нөгөө нэг жижиг сажиг үлдсэн юмудаа хийгээ за тэгээ маргааш ирээд авчихаа гэдэг чинь дээл бол дээлний хувьд бол үнэхээр их таалагдлаа. Би ч яг амьдралдаа анх удаа яг өөртөө тааруулж яг өөртөө зориулж юм дээл авч байгаа болохоор надад бол маш их таалагдж байна. За костюм пижак маань бас одоо удахгүй гарчна. Костюм пижака болохоор ямар фото юм лээ? Тэр газрын оруулж. Костюм пижака бас авна. За тэгээд 4 сарын дундуур зураг авалтандаа гарна. 4 сарын дундуур хамгийн ихний зураг авалтандаа гарах газар болохоор өмнө говь явна гэж төлөвлөсөн байгаа. За тэгээд костюм пижака авахтаа бас влого үргэлжлүүлээд яа тэгээд цаашаа влогууд маань бол гоё үргэлжилсээр байх болно. Тэгээд та бүхэн бичлэгтэйгээ хамт байгаарай. Бид хоёрыг дэмждэгт маш их баярлалаа.